Монгол улсад гаднаас нэвтэрч байгаа хүнсний бүтээгдэхүүнээс ахуулаад байгууллагын үйл ажиллагааны стандарт дотоодод үйлдвэрлэгдэж байгаа бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнд стандартчлал хэмжил зүүн газар хянан баталгаажуулалт хийж тавигдах стандарт нормыг мөрдүүлдэг юм а. Том утгаар нь харуул манай улсын үндэсний аюулгүй байдал стандартчлал хэмжил зүүн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой. Стандартчлал хэмжил зүүн газар нь Монгол улсын шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарч Монгол улсын ирээдүйн хөгжлийн стратеги чиг хандлагад нийцүүлэн улс орон нийгэм эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж экспортыг нэмэгдүүлж үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй оролцдог засгийн газрын тохируулагч агентлаг юм а. Тэр утгаараа нийтэд нээлттэй үйл ажиллагаагаа явуулахыг сүүлийн жилүүдэд эрхэм зорилгоо болгон ажиллах болжээ. Энэ хүрээндээ өнөөдөр Монголын анхны интернет телевизийн салбарт улс төр мэдээлэл, шуурхай сурвалжлага нийтлэл нэвтрүүлгээрээ өөрийн байр суурийг хэдийн тодорхойлсон TV5 телевизтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Стандартчлал хэмжил зүүн газраас гарч байгаа бодлогын болон нийгмийн чанартай мэдээллүүдийг олон нийтэд ил тод нээлттэй нэвтрүүлэх үүрэгтэйгээр талууд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ үний гол зорилго ач холбогдол бол стандарт хэмжил зүүн газраас явж байгаа үйл ажиллагаа, ялангуяа хэрэглэгчид, үйлдвэрлэгчид зориулсан үйл ажиллагааг энэ талаар гаргасан засгийн газрын шийдвэр, мөн агентлагийн шийдвэр, энэ бүх зүйлүүдийг олон нийтэд ил тод хүргэх, мөн олон нийтээс бас ил тодор бас тэр хариу мэдээллийг сонсох, энэ чиглэлээр арга хэмжээ авах, ийм гол зорилго чиглэж байгаамаа. Тэгээ энэ үйл ажиллагааныхаа хэмжээнд бид бас олон ажлыг төлөвлөжээ. Өнөөдөр энэ үйл ажиллагаа эхэлж бидэнд бас олон улсын үнэлгээний том баг иржээ. Энэ баг ажиллах үйл ажиллагаагаа үнэлүүлээд яах нь бол Монгол улсын бизнес эрхлэгчдэд баталгаажуулалтын байгуул маш ач холбогдолтой. Өөрөөр Монгол улсын үйлдвэр компаниудын олгосон тохирлын гэрчлэгийн үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь бол маш өргөн эдийн засгийг өсөлтийг хангах, бизнесийн чадварыг нэмэгдүүлэх их чухал ач холбогдолтой юм аа гэж бодож байна. Одоогоор Монгол улсын хэмжээнд 6000 гаруй стандарт мөрдөгдөж байна. Үүнээс стандартчлал хэмжил зүүн газар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хөгжүүлэх зорилгоор жилд 250-аас 350 стандартыг шинээр болон шинжилэн боловсруулж Монгол улсын стандартад нэвтрүүлж байна.